бүх алдарн байх болтугай. Амен. За бүгдээрээ сууцгаая. Тэгээ бүгдээрээ дэрэг байгаа хүнтэйг бас мэдчихлээрээ. Сонь сайхан юу байна? За мэдээж бид нар next их удаан сонь сайхан яриа суухгүй багсаа. Ямар ч сайхан бие биентэйгээ мэдчихлээд. За сайхан амарцгаас нөө Магдалины багийнхантай баярлалаа. За өнөөдрийн цуглаан бас бид нар бас манай зочин байгаа. Тэгээ Тонлив пастор маань ирсэн байгаа. Тэгээд Америк нэгдсэн улсын Амийн гол гэх тийм Калифорнид дээ шүү дээ. Амийн гол чуулганы тэргүүн пастор ирсэн байгаа. Өнөөдөр эзний үгийг дамжуулна. За өнөөдрийн номлоос өмнө би та бүхэнд танилцуулах нэг ном байна. Хязгааргүй мөрөөдөл минь гэж энэ Тонлив пастрын бичсэн ном байгаа. Тэгээд энэ анх удаа монгол хэл дээр орчуулсан байна. Тэгээд энэ жил бид нар гар дээр яг монгол хэл дээр авч энийг хүлээж авч байна. Тэгээд цуглаан дуусны дараа үүд нь Тонлив пастор энэ гар үсийг зурх юм. За энэ номыг 20,000 төгрөгийн үнэтэй зарж байгаа. Манай сүмдэр их цөөхөн хувь байгаа. Тэгээ 20,000 төгрөгийн үнэтэй зарж байгаа. Энэ номыг заргаж байгаа тэр мөнгө нь болохоор юунд зориулдаг вэ гэхээр дараа нь энэ номыг орчуулах хэвлэхэд. Тэгээд ингээд зарагдаал байх бол энэ мөнгөнд цуглагдаа дахиад энэ номыг дараагийн хэвлэлтэнд өгөө ингээд хэвлэхээр зориулсан байгаа. За энэ ном бол ер нь бол манай Амийн гол сүлжээ, манай амьд чуулганы ер нь итгэгч бүрийн л унших ёстой ном байгаа. Яг Амийн гол гэдэг энэ чуулганы үүсэл, хөгжил өнөөдөр бидний амьд сүм бидний хүртэл одоо дагаж явж байгаа тэр чуулганы гол хараа зорилго, стратегийн тухай гайхалтай гэрчлэлүүдийг энд бас агуулсан ном байгаа шүү. Тийм учраас цуглаан дуусны дараа яах нь ийм байгаа. Гарангууд нэг тал чинь ном зарж байгаа. Гарангууд баруун талд ном зарж байгаа. Зүүн талд Тонлив пастор сууж байгаа юм. Тэгэхээр номоо авлаа. 20,000 төгрөг тушаал номоо авлаа. Ийшээ ирэглээ яах нь. Гар үсгийг аваад тэгээд хэрвээ та хүсвэл бас зураг даруулж болно шүү дээ тийм үү. Ингээд зураг даруулад ингээд энэ номыг уншаарай, хүлээж аваарай. За тэгээ өнөөдөр бидний дунд бас эзний үгийг дамжуулахаар ирсэн бүгдээрээ Тонлив пастраа өгтөө авцгаая. Please welcome Pastor Tonglu. Hallelujah. Good morning, good morning, good morning. За өглөөний минь. So happy to see all of you again. За та нарыг дахин харж байгаадаа маш их баяртай байна. And this time I'm especially happy to bring my new book to you. Тэгээ энэ удаа би өөрийнхөө шинэ номыг та нарт авчирсандаа их баяртай байна. And it is in Mongolian language. За энэ монгол хэл дээр орчуулагдсан шүү дээ, тийм үү? It's about the story of church growth. За энэ ном бол чуулганы өсөлтийн тухай ном байгаа. And a lot of my personal testimony also. Тэгээ мөн миний хувийн маш олон гэрчлэлүүдийг багтаасан ном байгаа. So you buy it, I'm going to sign it for you after service. Тэгээд би та нарыг худалдаж авахад би тэнд суугаад та нарт And I believe you will enjoy reading it. Тэгээд энэ номыг уншаад та их баяр хөөртэй болно гэж би бас итгэж байна. Amen. Амен. Brothers and sisters, today we are living in a time of crisis. Бид нэр маш их хямралын үед амьдарч байгаа хүмүүс. Not only we are facing the political crisis and economic crisis in the world, бид нар энэ дэлхий дээр байгаа улс төрийн ч гэдэг юм уу эсвэл зөвхөн эдийн засгийн улс төрийн хямрал донд явж байгаа биш, амьдарч байгаа биш. but we are also facing a personal crisis in many different levels. Бид нар өөрсдөө амьдралын маш олон талбар дээр бид нар хувийн амьдралдаа олон тэм бэрхшээлүүдийг одоо хямралыг туулж байгаа. Some of you are facing a financial crisis. Та нарын зарим чинь эдийн засгийн санхүүгийн хямралыг туулж байгаа. Some of you are facing a family crisis. Та нарын зарим чинь гэр бүлийн асуудлууд байгаа. Some of you are facing a spiritual crisis. Зарим нь магадгүй бас сүнслэг юм одоо асуудлуудыг туулж байгаа. Sometimes we felt we are trapped in it, we just find no way out. Заримдаа бид нэр яг ингээд энэ бүх асуудал дундаа ингээд шигдээд орцсон юм эндээс гарах боломжгүй мэт харагдахгүй байдаг. I don't know today how you look at your situation. Яг та өнөөдөр өөрийнхөө асуудлыг юу гэж харж байгааг би сайн мэдэхгүй байна. You know, sometimes we feel we just like the dry bone which is described in Ezekiel chapter 37. Хэрвээ та санаж байгаа бол Ezekiel номын 37 дугаар бүлэгт өгүүлсэн дагуу тэр нэг хувхай яснуудын тухай ярьж байгаа. Бидний зарим асуудлуудаа бид нар харахтаа яг хувхай яс шиг бидэнд санагдах үе байдаг. Ezekiel chapter 37, God showed Ezekiel a vision. Ezekiel номын 37 дугаар бүлэгтэр бурхан Ezekiel одоо тэр үзэгдлийг үзүүлсэн байдаг. Ezekiel saw the dry bone in the valley. Тэр Ezekiel юу харсан бэ гэхээр тэр хөндийд байгаа хувхай яснуудыг хардаг. It's a scenery of no hope. Яг тэр хувхай яс гэдэг бол ямар ч найдвар байхгүйг илтгэдэг. And God commanded Ezekiel to prophesy. Тэгээд бурхан Ezekiel ямар тушаал өгсөн гэж тэр хувхай яснуудын дээр иш үзүүлээрэй гэсэн байна. And when Ezekiel prophesied to the dry bone, Ezekiel тэр хувхай яснуудын дээр одоо иш үзүүлдэг. the spirit come from four corners come upon the dry bone. Тэгээ Библиэд үгүйсээ дагуу тэр дөрвөн булангаас эзний сүнс хурж иж тэр
хувхай яснуудыг амьлуулдаг байгаа. And the dry bone come alive Тэгээд тэр хувхай яснууд ам ордог. and become a great army of God. Тэгээд тэд нар бурхны агуу хүчрэхийг айран болдог байна. And I believe this is exactly what God wants us to do today. Энэ бол яг л бурхан бидний дунд хийх хүсэж байгаа зүйл юм аа. When you look at your situation, you thought just like a dry bone. Яг л та өөрийнхөө амьдралд зарим асуудлыг харах үед яг тийм хувхай яс шиг ямар ч найдваргүй харагдах үе байдаг. God said you need to prophesy to your future. Харин эзэн бидэнд юу хэлж байгаа нэхээр ирээдүйн төлөө иш үзүүлээрэй гэж. And when you prophesy, the dry bone will come alive. Яг л тэр хувхай яснуудыг ам оруулахын төлөө иш үзүүлж байгаа адил. Amen. Иш үзүүлэх нь. But how do we prophesy to our future? Тэгвэл бид нар өөрсдийнхөө ирээдүйн төлөө хэрхэн иш үзүүлэх вэ? If you have Bible, read Ezekiel chapter 37 from verse 11 to 14. Эзекиэл номын 37 дугаар бүлгийн 11-аас 14 дээр In here, God show us He's going to do three things to His people. эзэн өөрийнхөө ард түмний төлөө гурван чухал зүйлийг хийх болно гэдгийг амласан байдаг. And God's teaching Ezekiel how to prophesy. Нөгөөсөндөө эзэн бурхан Эзекиэлд хэрхэн иш үзүүлэхийг заасан байна. And today we need to prophesy accordingly. Тийм учраас энэ гурван зүйлийн дагуу өнөөдөр бид өөрсдөө амьдралд иш үзүүлнэ. Ezekiel chapter 37 verse 11 to 14. Тэгээд Эзекиэл номын 37 дугаар бүлгийн 11-аас 14 дээр God says He's going to do three things to His people. бурхан өөрийнхөө ард түмэнд зориулсан гурван зүйлийн тухай ярьж байна. First of all, God said, I'm going to open your grave, Эхнийх нь юуны тухай энэ хэсэгт өгүүлдэг вэ гэхээр бурхан та нарын булшийг би нээх болно гэсэн. which means that God will make a way for you. За бурхан та нарын булшийг нээн гэдэг нь ямар утгатай вэ гэхээр бурхан бидний өмнө тийм замыг нээж гаргаж ирэх болно гэсэн утгатай юм аа. Secondly, God said, I'm going to put my spirit in you Хоёрдугаарт нь би та нарын дотор би өөрийнхөө сүнсийг өгөх болно гэсэн байна. so that you will live. Та тэгээд амьлах болно гэсэн байна. Which means that God will say, I'm going to put a spirit of revival in За you. энэ ямар утгатай вэ гэхээр бурхан бидний дунд өөрийнхөө тэр сүнсний сэргэлтийг өгөх болно гэсэн утгатай The юм аа. third thing, God said, I'm going to take you to the land of your own. Тэгээд гуравт нь яг энэ хэсэгт юуны тухай өгүүлсэн гэхээр би та нарыг өөрсдийн чинь нутаг руу явуулах болно In гэсэн. other words, God said, I'm Тэгээд going to take you into your destiny. энийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр бурхан биднийг бурханы бидэнд бэлдсэн хувь тавилан руу хөтлөх болно гэсэн үг юм аа. This is the three things God said He promised would do to His people. Энэ гурван зүйлийг бурхан өөрийнхөө ард түмний төлөө хийх болно гэсэн байна. And we shall prophesy according to these three things. Тийм учраас энэ гурван зүйлийн дагуу бид нар иш үзүүлэх хэрэгтэй байдаг. First of all, Нэгдүгээрт нь God said, I'm going to open your graves. тэр Эзекиэл 37-д өгүүлсний дагуу би та нарын булшийг нээх болно гэсэн тийм үү? Which means God will make a way for us. Тэгээ энэ нь ямар утгатай вэ? Бурхан бидний төлөө замыг гаргах болно гэсэн утгатай. Because what is a grave? За булш гэж яг юу юм бэ? Grave is impossible situation. За булш гэдэг бол ерөөсө боломжгүй тэр зүйл юм аа. Grave is unbreakable chain. Яг гэвэл булш биднийг хүлж байдаг гэсэн. Нэгсэндээ хүлдэг. Sometimes you in a situation you just find no way out. Нэгсэндээ булшинд орцсон гэдэг бол гарах ямар ч гарцгүй, ямар ч боломж байхгүй бид нэг So many харуулдаг. times we're bound by sin and darkness. За бид нар маш олон удаа нүгэлт болон эсвэл харанхуй хүчинд бид нэг хүлэгддэг. Sometimes our body suffer from physical disease. Заримдаа бидний махан бие хүртэл өвчнөд зовлонд баригддаг байгаа. Sometimes we are trapped, we found no way out. Тэгээд бид нар өөрсдөө юу гэж хардаг вэ гэхээр тэр асуудал дундаас ямар ч гарах гарцгүй байгааг заримдаа хардаг. Brothers said, no matter what kind of situation you are in right now, Ах дүүнэраа та нар одоо яг ямар нөхцөл байдал байгааг би мэдэхгүй ч гэсэн. no matter how impossible you see your situation, Та нарын дотор нь байгаа тэр асуудал ямар ч боломжгүй мэд харагдчихсэн ч you гэсэн. need to understand our God is a God who can open the grave. Харин бидний бурхан бол тэр булшийг нээдэг бурхан гэдгийг та мэдээрэй. Because our Lord Jesus Christ is the Lord of the resurrection. Ягаад гэвэл бидний эзэн Есүс Христ дахин амьлсан эзэн юм аа. Hallelujah. Because Hallelujah. when we're dead in sin and darkness, Бид нэр тийм үү одоо нүгэл дотор бид нар харгуй дотор үгсэн байсан ч гэсэн. Jesus Christ come to the earth for us. Эзэн Есүс Христ бидний төлөө энэ дэлхий дээр хурж ирээд He died for us on the cross. бидний төлөө тэр загалмаа цовлогднаас бараад And the third day He resurrected. тэр 3 дахь өдрөө үхлийг ялж амьлсан юм аа. He has the authority to overcome death and sin. Тэр нүгэл ба үхлийн дээр тэр эрх мэдэлтэй нэгэн гэдээ харуулсан юм аа. Hallelujah. Халелуя. And today through the Holy Spirit, He is dwelling inside of you and me. Харин өнөөдөр бичвэрийн дагуу эзэн өөрийнхөө сүнсээр дамжуул тэр бидний дунд оршин байгаа юм аа. Hallelujah. Халелуя. That's why Paul said in 2 Corinthians chapter 4 verse 7. Тийм учраас 2 дугаар Коринт номын 4-ийн 7 дээр Илч Паулын бичсэн загтал байгаа. Paul said, hey, we have a treasure
in a jar of clays. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр бид нар яг өөрийн биедээ тэгээ шорон биедээ тэдэг эрдэнэс байгаа гэж хэлсэн байна. Very interesting passage here. Тэгээ энэ маш сонирхолтой ишлэл. Paul said we're just like a jar of clay. Яг л бид нар болохоор шорон савтай адилах юм а гэсэн ваар савтай адилах юм а гэж хэлсэн What is байгаа. a jar of clay? Та нар тэр савыг мэдэн шүү дээ. Тэр яг ямар You сав know, байдаг. jar of clay in those days is a very ordinary thing. Ер нь бол ваар бол нэг тийм онцгой сав биш шүү дээ. Тухайн үед бол There's зүгээр no ингийн сав байсан. special value at all. Яг үндэ тэр ваарнд нэг тийм онцгой үнц нь бол байхгүй. Very easy to be broken. Ягаад гэхээр тэр амархан хагарна. And many times we are just like a jar of clay. Заримдаа бид нар яг адилхан яг юм ваар шиг л байдаг бид We are нар. so weak. Бид нар маш сул дорой байдаг. And many times we are so broken. Олон удаа бид нар хагардаг, эвдэрдэг, одоо What can we нугардаг do? байдаг. Тэгээ бид нар юу хийхээ But мэдэхгүй Paul байдаг. said, even though we are like a jar of clay, Харин Илч Паул юу гэж хэлсэнгээр бид нар хэдийгээр яг юм ваар шиг имзэгч гисэн. but hey, there's a treasure inside of you. Хэдийгээр бид нар тийм ваар шиг имзэг хэврэх гин ч гэсэн бидний дотор эрдэнэс байгаа маа гэсэн байдаг. Халелуя. Hallelujah. Халелуя. What is this treasure? Энэ эрдэнэс гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Paul said this treasure is the power we have in God. Яг Библи үгсний дагуу тэр эрдэнэс гэдэг бол бидний дотор байгаа Бурхны хүч юм а гэсэн байна. If you read the 2 Corinthians chapter 4, 2-р Коринтын 4-р бүлэг дээр this power is referring to the power of resurrection. тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүч бол Бурханаас ирсэн хүч бол энэ дахин амилтын хүч юм а гэсэн байна. In other words, today when you receive Jesus Christ as your personal savior, Нэгсэндээ юу гэж хэлээд байна гэхээр та өнөөдөр Есүс Христийг өөрийнхөө аврагчаа болгож хүлээж авах үед not only the resurrection Lord live inside of you, зөвхөн тэр дахин амилтын хууль таны дотор ирээ зогсохгүй. but it's the law of resurrection with the power of resurrection dwell inside of you. Тэгэхээр дахин амилтын хүч чадал бас таны дотор ирсэн юм а. Hallelujah. Халелуя. Hallelujah. That's why Paul continued to say in 2 Corinthians chapter 4 verse 8 and 9. Тийм учраас үргэлжлүүлэн 2-р Коринтын 4-р бүлэг дээр Илч Паул бичгтээ He said, even though we're hard pressed from every side, but not crushed. бид бүх талаасаа шахагдавч няцардгүй юм а гэсэн байдаг. Even though we're perplexed, but not despair. Арга мухардавч зөхөрдгүй юм а гэсэн байдаг. Even though we're being persecuted, but not abandoned. Бид хачигдсан ч гэсэн бид нар хаягдаагүй юм а гэсэн. Even though we are struck down, but not destroyed. Бид нар хэдийгээр зохиулсан ч бид нар мөхөөгүй юм а гэсэн байна. Hallelujah. Халелуя. In our world, no matter how the enemy is attacking us, Тэгмээс энэ юу хэлээд байна гэхээр бидний эсрэг тэр хархуу хүч яаж дайрч ийсэн гэсэн. no matter how impossible our situation is, Өнөөдөр бидний асуудал ямар ч боломжгүй мэд харагдаж байсан ч our гэсэн God will always make a way for us. бидний бурхан үргэлж тэр замыг нээх болно гэсэн. Hallelujah. Халелуя. Brothers and sisters, if you look at the Bible, Тэгмээс ах トゥ нараа Библи хараарай. Библи уншаарай. every miracle demonstrated our God is a God who make a way. Библиэлд байгаа маш олон тэр гайхамшгууд бидний бурханыг замыг заагч, замыг нээгч бурхан гэж гэрчилдэг юм а. Every time the people of God in danger, Бурханы ард түмэн хүнд бэрхшээл асуудал аюул тулгарх үед when they cried out to God, тэд нар бурхан руу хандаж залбирдаг. God will always listen and answer their prayer. Бурхан тэдний залбирлыг үргэлж сонсож, үргэлж хариулж яадаг. And God always make a way. Тэгээд бурхан үргэлж замуудыг нээж өгдөг. Amen. Амен. In the book of Genesis, Та нар Эхлэл номыг санаж байгаа бох. Abraham, Sarah is old age without children. Авраам, Сара хоёр тийм үү өндөр настай гэхдээ хүүхдгүй байсан. It's an impossible situation. Энэ мэдээж энэ ямар ч боломжгүй тэр нөхцөл байдал донд байсан. At age of 99, still no children. Санаж бол Авраам яасан тэр 99 настай тэгээ хүүхдгүй л байсан. There's no hope at all. Тэнд ямар ч найдвар байгаагүй. But when they pray, Харин тэд залбир God answered their prayer. Бурхан тэдний залбиралд хариулсан юм. God gave them a son called Isaac. Бурхан тэдэнд Ицхак нэртэй хүү өгсөн юм а. Do you know what's the meaning of Isaac? Ицхак гэдэг нэрний утгыг та мэдэх үү? The meaning of Isaac's laughter. Ицхак гэдэг нэрний утга бол инээмсэглэл, инээх гэсэн утгатай. Also, you can translate God made me laugh. Тэгээ энийг бас юу гэж бас орчуулдаг вэ гэхээр Бурхан намайг инээлгсэн юм а гэж орчуулдаг. Wow, what a wonderful name. Яа ямар гоё нэр вэ, тийм үү? Can you imagine every time Sarah calling her son? Бүгдээрээ Сара өөрийнхөө хүүг дуудах бүрдээ Hey, God made me laugh. Come. Бурхан намайг инээлгсэн наашаа хүрээд ир. God made me laugh. Оо Come. Бурхан намайг инээлгсэн надаа хүрээд ир гэж тийм Oh, хүүхдэд дуудах. hallelujah. Халелуя. Our God is a God who can make us laugh again.
Бурхан бол бидний бурхан бол биднийг дахин инээлгэх бурхан юм аа. Oh, Hallelujah. so many people lost the joy in their life. Олон хүмүүс өөрийнхөө амьдрал дээр баяр хөөрэ алддаг. You know, so many times when you're getting older and older, you can find no reason for you to have happiness or joy. Ялангуяа цаг хугацаа өнгөрөөд нас нэмээд нас ахих тусмаа амьдрал баярлах юм ер нь цөөхөн болж эхэлдэг баг. But our God is a God who can make you laugh again. Гэхдээ бидний бурхан таныг дахин инээлгэх болно. Hallelujah. 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 In the book of Exodus, Гэтэл номонд гардаг. when Israel people come to Red Sea, Танаас санаж бол гэтэл номдэр Израильчууд улаан тэнгисийн өмнө there's a очдог. Red Sea in the front, Egyptian soldier in the back. Тэд нар Египтээс гарч явсан тийм үү? Тэд нар өмнө нь болохоор улаан тэнгис байдаг, ард нь болохоор Египтийн цэргүүд байгаа. There's no way out. Яг үндэ тэд нар гарах гарцгүй болсон байдаг. Again, it's an impossible situation. Дахин тэдний хувьд бол ямар ч боломжгүй тэр үе цаг үе ирж байгаа. But when there's no way out, God always make a Тэд нар way. ямар ч гарах боломжгүй болсон. Тэгээ улаан тэнгис байдаг, ард нь цэргүүд байдаг, хайшааж гарах боломжгүй байсан. God opened the Red Sea for Харин them ясагаар бурхан тэнд замыг зааж, бурхан улаан тэнгисийг хоёр хуваасан юм аа. so that Israel people can pass through the Red Sea. Тэгээ Библиэд үгсийн дагуу Израильчууд тэр улаан тэнгисийг хуурай газараар гаталсан гэж үгсэн байдаг. But you know that scripture said when the Israel people passing the Red Sea, they walk on dry land. Тэгээ Библи юу гэж хэлсэн гэхээр тэр улаан тэнгис хуваагдаа тэгээд Израильчууд хуурай газараар алхаж гарсан гэж байгаа. You know, every time I read that passage, I'm so thankful to God. Би яг энэ хэсгийг уншгуурдаа би бурхан талархчихдаг байгаа. God is so merciful. Яг л бурхан ямар өршөөнгүй юм бэ. Think about it. Та нар ингээ бодтоо If God just opened the Red Sea, хэрвээ бурхан улаан тэнгисийг зөвхөн хуваах үед what's the bottom of Red Sea? тэр хуваасан тэр улаан тэнгисийн тэр ёроол нь ямар байх вэ? What a mud, right? Тэр чинь тэгээ шавар шалбаг байх үстэй. Шавартай For шалбаг. the Israel people with children, family, everything. Тэгээ тэд нар тэгэл баахан мал сүрэгтэйгээ баахан хүүхдүүд, хөгсчүүл, настай хүмүүс You гэл know, янз бүрийн walk насны through хүмүүс the байсан. mud, you know, oh. Энэ хүмүүс тэр шавар шалбааг дундуур туучиж гарах гэдэг бол хихэл хэцүү зам байсан байх байсан баха. But God so merciful. Харин гэтэл бурхан маш өршөөнгүйгээр God understand the difficulties. бурхан тэднийг юу туулахын ямар хэцүү байхыг He мэдчихсэн made it a учраас dry land. харин тэр замыг тэр ёроолыг тэр хуурай болгосон гэж үгсэн. Hallelujah. Glory to God. Бурхан Glory to God. Hallelujah. 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 In the book of Samuel, Тэгээ Шэмүэл номон дээр there's a lady called Hannah. Хана гэдэг юм бүсгүйн тухай ярьж байгаа. She's a married woman but without children. Та нар санаж байгаа бол тэр хэдийгээр нөхөртөө ч гэсэн үр хүүхдгүй байсан. In those days, a married woman without children is a shameful thing. Яг тухайн цаг үед нөхөртөө мөртлөө хүүхд төрүүлдэггүй эмэгтэй бол маш их ичүүртэй байдаг гэсэн. But when she prayed, Тэгтээ тэр залбирсан бурхан God даа. answered her prayer. Бурхан түүний залбиралд хариулсан байна. Gave her son called Samuel. Түүний залбиралд хариулж бурхан тэр хүүг өгсөн те. Хүүгийн нэрийг хэм бэлээ? Шамуэль гэж нэр өгсөн. You know what the meaning of Samuel? Шамуэль гэдэг нэрийн утгыг та нар мэдэх үү? The meaning of Samuel is God hears. Шамуэль гэдэг нэрний утга нь болохоор бурхан сонсдог гэдэг Oh, утгатай юм. hallelujah. Hallelujah. So many times we thought God didn't hear our prayer, isn't it? Олон удаа бид нар бурхан бидний залбиралыг сонсохгүй байгаа мэт санагдах үү? Sometimes we thought God is deaf. Бид нар заримдаа бурханы сонсгол муудсан байхаа гэж We боддог. need to speak louder so she can hear. Би тэгээд илүү л чанга залбираад тэгвэл нэг сонсч магадгүй дээ гэж боддог. No, God hears your Үгүй prayer. шүү. Бурхан таныг сонсдог юм аа. Remember in the book of Daniel, Та нар Даниэл номыг санаж байна Daniel, уу? Хуучингэр. prophet Daniel prayed for something for 21 days. Даниэл нэг тухайн тодорхой сэдвийн дагуу 21 өдрийн турш залбирсан байдаг. Then the angel appeared to him. Тэсний дараа тэнгэр элч түн дээр хурж ирээд When Daniel is complaining why God, didn't answer him. тэнгэр элч ирсний дараа Даниэл түнд гомдол мэдүүлдэг байгаа. Яагаад бурхан 21 хоногийн дараа миний залбиралд хариулж байгаа юм бэ гэж. Angel reminded her. Харин гэтэл тэнгэр элч тэр Даниэл From сануулсан the байгаа. first day you pray, God hear your prayer. Даниэлд юу гэж хэлсэн гэхээр чи чамайг өвдөг дээрээс өгдөөд эхний өдөр залбирах үед бурхан сонссон гэдэг. Hallelujah. Hallelujah. You thought God didn't hear. Магадгүй та тэгээ бурхан өстө сонсохгүй байгаа бахаа. But from the first day you pray, God hear your prayer. Харин тэр эхний өдөр та өвдөг дээрээс өгдөө бурхан руу залбирахад бурхан сонссон байдаг юм аа. Hallelujah. Hallelujah. But why delay 21 days? Тэгээ яагаад 21 өдрийн өдөр хоцорж ирсэн юм бэ? The 21 өдөр angel дараа ирсэн said юм бэ? because the prince of Persia hindering me.
Тэгээ юу гэж хэлсэн гэхээр нөгөө Персийн Жон надад саад болсон юм а гэж хэлсэн байдаг. In other words, there's a Тэнгэр хэлж байгаа тийм үү? spiritual battle behind. Тэгэхээр энэ ямар утгатайгаар өгүүлсэн бэ гэхээр тэнд сүнсний тулаан болж байгаа тухай өгүүлж. God is sending the angel to fight for you. Тэгээд таны төлөө тулалдуулахын тулд Бурхан өөрийнх нь тэнгэрлэгчийг илгээж байгаа тухай ярьж байна. Hallelujah. Халелуя. Today, no matter what kind of situation you are in, Өнөөдөр та ямар ч асуудал донд байж болно. remember our God is a God who can make a way. Харин бидний Бурхан замыг нээх Бурхан шүү гэдгийг санаарай. And God said, I'm going to open your grave. Бурхан хэлсэн өөрийнхөө үгэнд би чиний булшийг чи нээх болно гэсэн. I'm going to make a way for you. Би чиний төлөө замыг заах болно гэсэн. Amen. Hallelujah. Hallelujah. Secondly, Хоёрдугаарт нь God said, I'm going to put my spirit in you so you will live. юу гэж хэлсэн би сүнсээ та нарт өгөхгүй та нар амьлах болно гэсэн байдаг. In other words, God said, I'm going to put the spirit of revival in you. Энийг бид нар юу гэж ойлгож болох вэ? Эзэн бидний дотор өөрийнх нь сүнсний сэргэлтийн сүнсийг өгөх болно гэж ойлгож болно. And you need to understand, the dry bone in Ezekiel chapter 37. Тэгээ Эзекиэл номын 37 дугаар ишлэлээр 37 дугаар бүлэг дээр It's гарсан. not talk about the unbeliever or Gentile. Нэг сонирхолтой зүйл нөхөр Эзекиэл 37 дугаар бүлэг дээр яригадаад байгаа тэр хуваа яснууд нь харь үндэстнүүд юм уу бурханд итгэдэггүй хүмүүсийн тухай яриаггүй шүү. The dry bone is referring to the house of Israel, is the people of God. Тэр яг тэр хуваа яснууд гэж ямар хүмүүсийн тухай ярьсан гэхээр бурханы хүмүүсийн тухай ярьж ирсэн. Бурханы сонгосон Израильчүүдийн тухай ярьж ирсэн. It's talking about children of God, just like dry bone. Яг л бурханы ард түмэн өөрснөө яг хуваа яс мэт болцсон ийм хүмүүсийн тухай ярьж. So many times, even though we belongs to God, Заримдаа бид нэр бурханых болсон хэрнээ. but somehow we lost the hope in our life. Бид нар бурханых болсон хэрэг бурханд итгэсэн хэрнээ бид нар амьдралын итгэл найдвараа алдсан байгаад байдаг. Especially, I know many Christians, maybe you are in the church for a long time. Бүр онцгойлоод сүмд олон жил явцсан хүмүүс But when you come to church, everything becomes routine now. тэгээд та чуулганд болж байгаа бүх үйл ажиллагаа нөгөө л маршрут нөгөө л явдаг, нөгөө л хийгддэг гэд хэвийн үзэгдэл болсон You байна. come to the church, worship is a routine. Тэгээд магтаал угаасаа л ингэж хийгддэг, ийм л байдаг. You're sitting here is a routine. Зүгээр суугаад номл сонсох ийм л байдаг, тэгээд хийгдэх юм хийгдгээрээ л хийгдсэн. Everything just a routine. Бүх зүйл ерөөсөө л ингээд дахин давтагдаад явж л байдаг. When you come to the church for a long time, Та чуулганд хамрагдаад олон жил болсны дараа you thought you have seen everything. та бодгоо би бүгдийг харсан шүү дээ. You thought you had experienced everything. Би бүгдийг угаасаа амсаад мэдчихсэн шүү Every дээ. time you come, you don't even expect God to do any new thing. Тэгээд та бурхан шин зүйл хийх гэдэг тийм гордлого найдлагч танд байха болцсон байдаг. So many times we do not see the hand of God's working. Тэгээд бид нэр бурханы мотор бидний амьдралд ажиллаж байгааг ч бид нар харахаа болсон байдаг. We don't understand what God is doing. Тэгээд бурхан яг юу хийж байгааг ч бид нар ойлгохоо байсан байдаг. So many times we do not hear the calling from God. Тэгээд бид нар бүр бурханы дуудлагыг сонсох чадваргүй болсон байдаг. We do not know what we should do. Тэгээд бид нар бас юу хийхээ ч мэдхэ болсон байдаг. Brother and sister, if in your spirit you cannot hear, you cannot see that in the spirit you are dead. Яг та сүнслэг талаас сүнсээр та сүнсний чинь жихэн хаалттай, сүнсний чинь нүд нь юу ч харж чадахгүй байна гэдэг бол сүнсээрээ та үхмэл болсон байна л гэсэн үг байна. Just like a dry bone. Яг л хуваа ястай адилхан. It's just like dead in spirit. Яг л юм сүнсээр үхмэл байдалтай. Today we need to ask God to open our eyes so we can see. Тэгмчээс бид нар өнөөдөр бурхнаас гуйх ёстой. Бурхан минь би харахын тулд миний нүдийг нээж өгөөч. Open our ears so we can hear. Би сонсохын тулд таны үгийг сонсохын тулд миний сүнсний жихийг нээж өгөөч. Let me tell you, anytime your eye can see, your ear can hear, your spirit will come alive. Тэгээд маш олон удаа таны сүнс чинь сонсож, таны сүнсний нүд чинь харж чадах үед та сүнсээрээ амьд байдаг. Hallelujah. Halleluja. We need to come before the Lord, ask God open our eyes. Тэгвэл бид нар бурхан руу хандан хашгирах хэрэгтэй, гуух хэрэгтэй. Эзэн минь миний сүнсний нүдийг нээж өгөөч гэж. Just like Old Testament time, Elisha and his servant was in a city called Dothan. Тэр Элиша хуучин гэрээр гардаг Элиша иш үзүүлэгч өөрийнх нь зарцтай хамт туус нэгэн түүхийг би та бүхэнд хуваалцсан. And at that time, they were surrounded by the enemy. Тэд нар тухайн үед яасан гэхээр нөгөө эргэн тойронд дайсанд бүсэлдсэн байсан тэр хоёрыг. In the morning when his servant woke up, Тэгээ яасан гэхээр тэр Элишагийн зарцсан сэрснийхаа дараа
He saw the enemy around. Түүнийг тойрон бүсэлсэн байсан дайснуудыг харсан And he байна. came to Elisha, what should we do? Тэгээд Илиша иш үзүүлэгчдэр очиод одоо бид нар юу хийх вэ гэсэн. Very interestingly, Elisha did not say, God, deliver us, save us. Харин ихтэй сонирхолтой нь юу гэхээр Илиша бурхан руу хандаад бурхан минь ээ биднийг авраач гэж залбираагүй маа. Elisha said, God, open his eye. Харин Илиша юу гэж залбирсан гэж бурхан минь ээ миний зарцын нүдийг нээж өгөөч гэж So залбирсан that he байна. can see. Тэгснээр тэр харах болно гэсэн байдаг. Халелуя. Because the spirit is dead. Ягаад гэвэл түүний сүнс нь үхмэл He болсон need to байна. see. Хэрвээ тэр харах юм бол Open his eye. тэр харж чадахын тулд нүдийг нээж өгөөч And when гэсэн. God opened the servant's eye, Тэгсэн гайхалтай нь бурхан тэр зарцынх нь нүдийг нээдэг oh, he сүнсний saw нүдийг. the angel and the chariot of fire all Оо around тэгсэн them. чинь тэр зарц нь бурхан нүдийг нээсний дараа юу харсан гэж тэр эргэн тойронд байгаа тэнгэр элчнүүд тэр галт хэрэгтэй явж байгаа тэр тэнгэр элчнэрийг харсан And байна. his spirit come alive. Тэгээ түүний сүнс нь ам орж эхэлсэн. Hallelujah. Халелуя. We need to ask God to open our eyes to see. Тийм учраас ан нөхтөө бид нар бурханаас гуйх хөстэй бурхан минь ээ миний нүдийг нээж өгөөч тэгснээр би хармаар байна гэж. We need to ask God to open our ear to hear. Бурхан минь ээ миний жихийг нээж өгөөч тэгснээр би таны үгийг сонсомоор байна гэж. Either hear the calling of God, Би таны дуудлагыг сонсохын тулд just like Isaiah. яг л Ишая. Remember when the time God called Isaiah, it's the time that actually King Uzziah passed away. Та нар Ишая иш үзүүлэгчийг дуудагсан тэр цаг үеийг санаж байгаа хөөхтэй Үзея хаан нас барсны дараа Ишая дээр дуудлага ирдэг байгаа. King Uzziah is a very good king in the kingdom of Judah. Иудагийн хаан тулс дотор тэр Үзея хаан маш сайн хаан байсан. When he passed away, it created such a unstable situation in the nation. Тэр Үзея хаан нас барсны дараа тэр бүс нутагт маш их докторгүй байдал үүссэн байдаг. But right at that time, Isaiah heard the calling from God. Яг тэр үед Ишая бурхны дуудлагыг сонсдог. God said, whom shall we send? Тэгээд бурхан хэлсэн байгаа бидний төлөө хэнийг илгээх вэ гэсэн. Who will go for us? Бидний өмнөөс хэн илгээгдэх вэ гэсэн. Isaiah heard the calling from God. Тэгээ Ишая иш үзүүлэгч бурхны тэр дуудлагыг сонсоод And he answered God, here I am, send me. тэгээ юу гэж хэлэхээр бурхан минь би энд байна намайг илгээгээч гэсэн байна. His spirit come alive. Түүний сүнс нь амьлсан юм аа. Brothers and sisters, we need to cry out to God. Ах дүүнараа бид нар бурхан руу хандаж Maybe you are in the church for a long time. хашгирах ёстой, гуйх ёстой магадгүй та сүмд ирээд овдсон But байж болно. today you need to cry out to God. Харин та чуулганд хичнээн олон жил болсон ч гэсэн өнөөдөр та дахин эзний өмнө Open my eyes босоод so I can see. дахин бурхан руу хандаж залбираад миний Open my нүдийг ears so that I нээгээч. can hear. Миний чихийг нээгээч гэж та бурханаас гуйх ёстой маа. Халелуя. Oh, when God open your eye, open your ear, your spirit will come alive. Бурхан таны нүдийг нээж, таны сүнсний чихийг нээх үе таны сүнс чинь амьтай байх болно. Hallelujah. Халелуя. Oh, we need to pray for the revival to come. Тэгээд бид нэр сэргэлт ирэх болтгоо гэж залбирах ёстой. Revival always starts from prayer. Та нар санаж байгаа бол сэргэлт сүнсний сэргэлт үргэлж залбирлаар эхэлдэг. Revival always starts from prayer. Сэргэлт нь залбирлаар эхэлдэг юм аа. Remember in the early day church, Та нар санаж байгаа бол Үлс номдоор гардаг анхны чуулган. when Jesus Christ ascended into heaven, Есүс Христ дахин амьсны дараа Бурхны эцэг рүүгээ өргөгдсөн байдаг. the disciples are gathered together. Тэгээд түүний дагалдагч нар нь бүгдээ хамт чуулсан, цугласан What байдаг. do they do? Тэд нар хамт цуглаад юу хийсэн гэж? They pray. Тэд залбирсан юм аа. They pray in unity. Тэд нар эв нэгдэлтэйгээр They залбирсан юм pray аа. continuously. Тэд үргэлжлүүлэн тасралтгүй залбирсан юм аа. And when they pray and pray, Тэд нар залбираад л байсан. when the Pentecost come, Тэгээд яг Пентекост өдөр ирэх үед the Holy Spirit come upon them. ариун сүнс тэдний дээр буусан байдаг. And they experience the first revival in the church history. Тэд нар чуулганы түүхэнд хамгийн анхны сүнсний сэргэлтийг тэд нар амссан юм аа. Hallelujah. Хүлээж авсан юм аа. Халелуя. In 1906, 1906 онд revival come to the United States in Los Angeles. Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотод Бурхны сүнсний сэргэлт ирсэн байдаг. It was called Azusa Revival. Энийг Асусагийн сэргэлт гэж нэрлэдэг байгаа. It has been last for 3.5 years. Энэ сэргэлт нь 3 жил 6 сар үргэлжилсэн байдаг. It created such a great impact in the church history. Энэ чуулганы түүхэнд энэ сэргэн мандалт нь маш гайхамшигтай тэр нөлөөг The үзүүлсэн байдаг. Pentecostal movement was born at that time. Яг тэр үед яг энэ Пентекост хөдөлгөөнүүд төрсэн байдаг. Хөдөлгөөн. But this revival does not come overnight. Яг энэ ирсэн сэргэлт нь зүгээр нэг шөнийн дотор ирчгээгүй. This revival is begin from the prayer meeting of two people. Энэ сэргэлт нь сүнсийн сэргэлт нь хоёр хүний залбирлаас болж ирсэн байдаг. Just two people. Хоёр хүний залбирал. Brother Simon Симон, and Edward Lee. Эдвард Лью гэдэг
лигдэг энэ хоёр хүнээс. These two brothers gathered together, pray, Тэгээд pray, энэ хоёр pray, ах энэ хоёр залуу хамтдаа pray суугаад for the залбирч хэлсэн байна. revival to come. Сэргэлт ирээсэ гэж залбирсан And байна. more people gather with them. Тэд нэр залбирах тусам залбираал байсан хүмүүс нэмэгдээл And хэлсэн they тэд нэр. pray together. Тэгээд үргэлжлүүд хамт залбирсаар They're байсан байна. longing for a Pentecost of their own. Тэд нэр яг тэдний өөрсдийн цаг үед ирэх тэр Пентекост өдрийн төлөө залбирч байсан And юм. God answered their prayer. Бурхан тэдний залбиралд хариулсан. God sent down the revival. Бурхан тэдний дээр өөрийнхөө сэргэлтийг өгсөн юм аа. Hallelujah. Халелуя. Brothers and sisters, we need to hold on to the promise of God. Тэгм учраас ах トゥ нараа бид нар Бурханы амлалтаас зуурах ёстой юм аа. In Acts chapter 2, verse 17. Үүс номын 17 дугаар бүлэг дээр өгүүлсэн байна. Acts chapter 2, verse 17. Үүс номын 17 дугаар бүлэг дээр 2-ын God said, in the 10 last day, I'm going to pour down the Spirit upon all flesh. Үүс номын 2 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байдаг. Эцсийн цаг үед ийм юм болно. Би сүнсээ бүх махбод дээр зутгана гэсэн байдаг. God said, in the last days. Хэлсэн эцсийн өдрөд гэсэн байдаг. Let me ask you, when is the last day? What did it talk about? What is the last day? Эцсийн өдөр гэж яг ямар өдрийг хэлээд байгаа юм бэ? Хизээ энэ тэр эцсийн өдөр нь? When is the last day? Hey, come on guys. Эцсийн өдөр нь хизээ юм бэ? Now is the last day, isn't it? Одоо штэ. Одоо энэ цаг үе чинь We эцсийн are өдрүүд living in the last days. Бид нар яг эцсийн өдрүүдэд амьдарч байгаа юм аа. Remember back in several years, we are still under pandemic situation. Та нар санаж байгаа нөгөө ковидын үе байгаа шүү дээ. Everybody's, oh, the end of the world is here. Оо, The end of зарим the хүмүүс world. ирсэн. За энэ цар тахлын үе. За одоо яг дэлхийн яг цүүрэл ирж байна гэж. We are бодсон ба. living in the last day right now. Яг үндэ бид нэр одоо яг эцсийн өдрүүдэд амьдарч байгаа. God said in the last days. Библиэд үгүйсээр бурхан би эцсийн өдрүүд гэж хэлсэн бол God said, now энэ нь яг одоо гэсэн I'm үг going to юм. send down the Spirit upon all flesh. Тэгээ ингэж хэлсэн байгаа. Би эцсийн өдрүүдээр бүх мах бод дээр өөрийн сүнсийг зутгана гэсэн байна. Who is the all flesh? Бүх мах бод гэж яг хин юм бэ? Who is the all flesh? Хэн бэ? You and me. Тийм ээ, та бас бид нар юм аа. We are the all flesh. Бид бүгдээрээ тэр бүх мах бод гэдэг дээр орж байгаа, хамрагдж байгаа хүмүүс. Oh, God said in the last day, it's now I'm going to send down the Spirit to all flesh to us. Тийм учраас тэр яг эцсийн өдрүүд гэдэг нь одоо бөгөөд яг одоо энэ цаг мөчид бүх махан бие дээр би өөрийнхөө сүнсийг буулгана гэдэг нь яг одоо болж байгаа үйл явдлын тухай ярьж байгаа юм аа. If this is the promise of God, Энэ бол Бурханы амлалт. and we need to hold on to God's promise Тийм учраас Бурханы амлалтаас бид нар зурх and ёстой. pray and pray and pray Тэгээ бид нар залбираад л байх ёстой, залбираад л байх so that ёстой. God will open the spiritual heaven for us. Бурхан өөрийнхөө сүнслэг тэнгэрийг нээхин төлөө. Do you believe that God can open the spiritual heaven for Mongolia? Бурхан монголчуудын төлөө сүнслэг тэнгэрийг нээж чадна гэж та итгэж байна уу? Do you believe that in the current time we can experience revival? Яг энэ цаг үед Монголд бид нар Бурханы сүнсний сэргэлтийг харж болно гэж итгэж байгаа юу? Amen. Amen. Hallelujah. Халелуя. You know, back in 2023, not too long ago, Одоогоос нэг олон жилийн өмнө биш шүү дээ 2023 онд. only 3 years ago, Тэгээ 3 жилийн өмнө February 8th, 2 сарын 8-нд there's a revival come upon the United States. Америкийн нэгэн хотод сүнсний сэргэлт ирсэн байдаг. It come upon a very small town called Wilmore in Kentucky. Тэгээ Кентаки мужид байдаг Wilmore гэдэг энэ жижигхэн хотод сүнсний сэргэлт ирсэн It байдаг. come upon to a very small school called Asbury University. Тэгээ тэр жижиг хотын жижигхэн сургууль их сургууль байгаа Asbury гэдэг сургууль Asbury жилөө энэ сургууль дээр тэр сүнслэг сэргэлт It is a ирсэн байдаг. Christian university. Энэ христч одоо их сургууль байсан. On that day, Нэг өдөр when they have a worship service, тэд нэр хамтдаа хүндэтгэл мөрөглийн цаг гаргасан байсан. after their service, Тэгээ тэр цуглаан дуусны дараа there's few students. тэгээ нэг хитгэн оюутнууд They just want to stay a little bit longer. тэд нэр өшөө жоохон тэр одоо тэнд баймар байсан. They want to worship a little bit longer. Тэгээ тэд нэр өшөө илүү жоохон залбирмаар магтмаар байсан баг. So they continue to worshiping and praying. Тэгээ тэд нэр залбираал үргэлжлүүлэн магтан дуулж байсан. Цөөхүүлгэнэ And байсан. more students gather together. Тэгээ тэд нэр ингээд дүлдээ залбираад дуулаад ингээд байх үед хүмүүс оюутнууд нэмэгдээл байсан. They're hungering for the presence of God. Тэд нэр бүгдээрээ Бурханы оршихуугаар сангаж байсан. They want to experience more of God. Тэд нэр Бурханы сүнснээс илүү ихийг хүсэж And байсан. suddenly, the Гэтэл presence of God manifested. Гэтэл яг гинт Бурханы оршихуй тэр одоо заалыг дүүргэсэн юм аа. People begin to experience God. Тэнд байсан хүн бүхэн Бурханыг мэдэрч эхэлсэн. They can feel the presence of God right Бурханы there. оршихуй яг тэдний дэрэг яг тэд Бурханы оршихуй дотор байгаагаа мэдэрч эхэлсэн. And revival began. Тэгээд эндээс сэргэлт ирсэн байт. And it lasts for 2 weeks. Тэгэд энэ сэргэлт 2-7 хоногийн туршид Many үргэлжилсэн. people come from all over the world to this Дэлхийд small даяарх town. олон хүмүүс яг энэ
энэ сэргэлтийг амсах гэж ирсэн байдаг. They just want to experience the presence of God. Хүмүүс дэлхийн онцөг боломбороос үржээд тэнд байгаа Бурхны оршихуйг амсмаар ирсэн. Hallelujah. Халелуя. I'm not talking about a thing, happened a long time ago. Би тэг хэдэн зууны өмнө болсон үйл явдлын тухай яриаггүй шүү сая. Only 3 years ago. 3 жилийн өмнө болсон явдлын тухай ярьчих. I'm not talking about because the Holy Spirit come upon some famous people. Мөн би тэр нэг алдартай хүмүүсийн дээр ирж байгаа сүнслэг сэргэлтийн тухай ч яриаггүй. Those students, very ordinary students, we don't even know their name. Энгийн тэр оюутнууд одоо бид нэрийг санахгүй тэр оюутнуудын амьдралд ирсэн сэргэлтийн тухай ярьж. And I was saying, if revival can come upon such ordinary people, Хэрвээ сүнсний сэргэлт ийм энгийн хүмүүсийн дээр ирж болдгийм бол, if a revival can come to such a small towns, хэрвээ сүнсний сэргэлт ийм жижигхэн хот дээр хүртэл ирдгийм бол, the city of Wilmore is only 6,000 people. тэр Wilmore гэдэг хот биш тэр Kentucky мужинд энэ хот 6,000 хүнтэй хот. If revival can come to such a small place with such ordinary people, Хэрвээ Бурханаас ирэх сүнслийг сэргэлтэн тэр жижигхэн хотод тэр энгийн хүмүүсийн дээр ирдэг юм бол, then surely revival can come to Ulaanbaatar. тэгвэл Бурханы сэргэлт нь Улаанбаатар хотод ирж л таараа гэж байна. Халелуя. Hallelujah. Hallelujah. And we need to pray and pray. Тиймээс бид нэр үргэлжлүүлэн залбирсаар л байх Because хэрэгтэй. God said, I'm going to put my spirit in you Библи үгчээсээ би таны дотор өөрийн сүнсийг өгнө гэсэн. so that you will live. Тэгснээр та нар амилнаа гэсэн баг. Hallelujah. Amen. Халелуя. Number 3. 3 дугаарт нь God said, I'm going to take you into your own land. ингэж хэлсэн. Би та нарыг газар нутагт чинь суулгана гэсэн баг. In other words, God said, I'm going to take you to your destiny. Энэ нь өөр утгаар юу гэж бид нар ойлгож болох вэ гэхээр энэ бол биднийг хувь заяа руу Бурхан хөтлөнө гэж. Oh, Бидний brother and sister, do you know that God has a plan for your life? Бурхан та нарын төлөө төлөвлөгөөтэй байдаг гэдэг та итгэдэг үү? Та мэдгүй. God has a goal set for your life. Таны амьдралын төлөө Бурханы тавьсан зорилго байгаа гэдэг та итгэдэг үү? God has a destiny prepared for you. Бурхан таны төлөө бэлдсэн, Бурханаас бэлдсэн хувь тавилан байгаа гэдэг та итгэдэг үү? That's why Paul said in Philippians chapter 3, verse 13 to 14. Тийм учраас Филиппо номын 3 дугаар бүлгийн 13-аас 14 дээр Paul said, there's only one thing I do actually in my life. Илч Паул ингэж би нэг л зүйлийг амьдралдаа хийдэг юм гэсэн байна. Even though there's many things happen in Paul's life. Илч Паулын амьдралд маш олон зүйл тохиолдсон ч гэсэн Paul said, no. олон зүйл тохиолдож байгаа ч гэсэн Паул Only one бүгд thing I'm doing right now би ганцхан зүйлийг би хийнэ л гэсэн. is forgetting what's behind. Тэр өнгөрснийгөө мартаад ард байхаа мартаж Press on forward to the goal God set for me. Бурханы надад тавьсан тэр зорилгын төлөө би урагшаа явах болно гэсэн мэт. I want to Hallelujah. win the prize God prepared for me. Тэгээ Бурханы миний төлөө бэлдсэн тэр шагналыг авахын тулд би урагшаа явах болно гэсэн байдаг. Халелуя. For Paul, he know there's a goal God set for his life. Тиймээс Илч Паул нэг юм мэдчихсэн үгээр Бурхан түүний төлөө тавьсан зорилго байгаа гэж. No matter what happened in his life, Түүний амьдралд юу ч тохиолдож байсан гэсэн. the most important thing for him Харин нэг is л чухал зүйл pursue the байсан. goal of his life. Бурханы өгсөн тэр зорилгын хойноос явах байсан баг. Brother, today, you and I the same. God also have a goal set for our life. Тиймээс ан өгтө нэг мэг мэдээр биднэрт зориулсан Бурханы зорилго байгаа. You know, God has a destiny prepared for you. Бурхан таны төлөө бэлдсэн хувь тавилан байгаа. Amen. Амен. You know, when people look at you, they look at your past. Хүмүүс таныг харахтаа таны өнгөрснийг хараад байдаг баг. Right? When people introduce you, Та хүмүүст өөрийгөө танилцуулах they уу? always introduce you, talk about the thing you had done in the past. Тэгээ хүмүүс танилцах үед үргэлж юу хийж бүтээсэн юм бэ гэдэг сэдвлүүл ороод байдаг. Юу They always юм say, бэ? oh, he has done this before. Эн чин нэрээ тийм хийжсэн, ийм сургууль төгссөн хүн, ингэсэн ажил хийжсэн хүн. Even though something you don't want other people to remember. Бүр заримдаа те бусад хүмүүс санахгүй байгаасаа гэж бодож байгаа зүйлийг хүртэл хүмүүс But they always say, oh, he has done this before. нэрээ энэ нөхөр чинь ингэж хийсэн шүү дээ. Таны нөгөө бусдаас нуудаг зүйлийг хүртэл хүмүүс заримдаа гаргаж ирж ярих боломжтой байдаг. Because this is how people look at you. Энэ юу хэлээд байна гэхээр хүмүүс таныг өнгөрснөөр чинь хардаг. When people look at you, they look at your past. Хүмүүс таныг харахтаа таны өнгөрснийг л хараад байдаг. But when you look at yourself, Харин та өөрийгөө харах үед you always look at your present. та яг өөрийнхөө одоо үе цагийг л хараад байдаг. That's why the current success and failure are so important to you. Тийм учраас бид нар өөрсдөө харж байгаа үед өнөөдрийн амжилт
бас өнөөдрийн уналт бидэнд их чухал байгаад байдаг. When you're successful, Хэрвээ та өнөөдөр амжилттай байх юм бол oh, you want the whole world to know. та өнөөдөр амжилттай амьдарч байгаа бол бүх хүмүүсийг мэдээсэй гэж хүсдэг. But when you fail, you wish there's a hole on the ground you can get into. Харин та өнөөдөр алдаж унах үед та зөвхөн газрын гавар ороод өчмөр санагдах үе байдаг. Because your current success and failure are so important. Тэгвэл бидэнд болохоор яг одоогийн амжилт бас уналт бидний хувьд чухал байгаа гэдэг. That's how you look at yourself. Энэ нь та яаж хэрхэн өөрийгөө хардгийг илтгэж байгаа. But Харуулж how байгаа. about God? Тэгвэл бурхан When God look at you, бурхан таныг харах үед God does not look at your past. бурхан таны зөвхөн өнгөрсний чинь хараа зогсохгүй. God does not look at your present. Бурхан зөвхөн одоог чинь хараа зогсохгүй. When God look at you, He look at your future. Бурхан таны ирээдүйг харж байдаг. Amen. Амен. Аллилуйя. Remember, Jesus met Simon the first time. Та нар санаж байгаа бол Симон те Симон Петр байгаа ш. Симонтой Есүс Христ анх уулзах үед The first time. тэгээ Симонтой анх уулзаад And Jesus said to Simon, за Симон танд хэлсэн бэ. from now on, you shall not be called Simon anymore. Тэгээ юу гэж хэлсэн бэхээр өнөөдрөөс эхлээд чамайг Симон гэж дуудахаа болно. Дуудахгүй гэсэн баг. You know what's the meaning of Simon? Симон гэсэн нэрийн утгыг та нар мэдэх үү? Simon is a reed, is a kind of grass in the desert, you know. Тэгээд Симон гэдэг нэр нь ямар утгатай вэ гэхээр нөгөө ургамлын хог байна шүү дээ тийм үү? Хог. Одоо тариан төрөний ингээд унсан хог байна. Яг тийм хогтой адилхан, хогийн ургамалтай адилхан хог. Одоо сул үндэс сүргүү. Really? Very unstable, right? Тэгээ ямар ч одоо докторгүй тийм хог. Wherever the wind blow, he's follow the wind. It's not stable. Тэгэхээр нэгсэндээ тэр тариан төрөний одоо тэр хальс байна шүү дээ. Тэгээ салхи хүлэнгүүд нь унчиж байгаа шүү дээ. Oh, this is the character of Simon. Энэ isn't it? яг л Симоны өөрийнх нь зан чанар байхгүй байсан. Simon just like that. Саймон өөрөө яг л юм докторгүй хүн Very байсан байна. unstable. Тэр ямар ч докторгүй When he байсан. following Jesus, he's not stable. Тэр Есүсийг дагж явахдаа хүртэл докторгүй байсан One байна. minute Тууштай байж чаддаг. he still walk on the water. Санаж байгаа бол тэр юм уу Есүсийг дуурайж Есүсийн хүслийн дагуу усны мандалдаг нуурын мандалдагаар алгасан шүү дээ. Next minute he's scared, he drop into the sea. Нэг мэдсэн алхаж ийсэн нөгөө мэдсэн чинь живж ийсэн баг. He's not stable at all. Тэр юм үнэхээр докторгүй нөхөр байсан баг. And Jesus said, from now on, you shall not be called Энэ Simon. докторгүй хүнд Есүс ингэж хэлсэн байна. Чамааг өнөөдрөөс эхлэн Симон гэж дуудахгүй гэсэн. From now on, you shall be called Peter. Тэгээ өнөөдрөөс эхлээд чамааг Петр гэж дуудана гэсэн. What's the meaning of Peter? Петр гэдэг нэрийн утгыг мэдэх үү? It's a rock. Энэ бол хат гэсэн утгатай. It's a rock. Энэ бол хат гэсэн утгатай. And you all know later, this Peter become the pillar of the church. Тэгэхээр бурхан юу харж ирсэн гэхээр ирээдүйд энэ Петр энэ докторгүй нөхөр харин чуулганы нэг баг нь болно гэдэгт тэр бурхан харж ирсэн баг. In other words, that day when Jesus met Simon, Тэгээд бас нөгөө талаар юу гэж бид нар харж байгаа гэхээр тэр өдөр Есүс Петртэй уулзах үед, Симонтой уулзах the үед, first time, анх удаага уулзах үед эхний удаа Jesus is not seeing the present Simon. тэнд байсан яг одоогийн тэр Симоныг хараагүй маа. Jesus is seeing the future Peter. Есүс ирээдүйн Петрийг харж ирсэн баг. Hallelujah. Халелуя. When God look at you, God look at your future. Бурхан таныг харахтаа хэдийгээр тэр өнгөрсөн одоо бүгдийг мэддэг ч гэсэн таны ирээдүйг харж яадаг юм аа. You may not even see your future, Магадгүй та өөрийнхөө ирээдүйг харж чадахгүй байж болно. but your future is in God's hand. Бурханы гарт таны ирээдүй байгаа шүү. Pastor, do you know that you have a future? Танд ирээдүй байгаа гэдгийг та итгэж байгаа үстэй. Та мэдэх үү? Amen. Амен. And your future is in God's hand. Харин таны ирээдүй чинь Бурханы гарт. And thank God your future is not in your own hand. Тэгээ бид Бурханд талархах ёстой. Ягаад гэвэл бидний ирээдүй бидний өөрсдийн гарт биш Бурханы гарт байгааг нь талархах ёстой юм аа. Халелуя. If your future is in your own hand, you are finished. Хэрвээ таны ирээдүй чинь таны гарт бол тэгэл дуусаа тийм үү? Тэнэгч югэндээ өгч тэ. But your future is in God's hand. Харин таны ирээдүй чинь Бурханы гарт гэдэгт мэдэх хэрэгтэй. Итгэх. God has a goal set for your life. Бурхан таны амьдралын төлөө тавьсан зорилго байгаа Бурханд. That's why you don't stay where you are right now. Тийм учраас бид нар яг одоо байгаа газараа бид нар зогсох биш. If you know there's a goal God set for you, Хэрвээ бид нар нэг одоо Бурхан бидний төлөө бэлдсэн зорилго байгаа гэдгийг мэдэх юм бол then try everything to understand God's goal, God's plan for your life.
Хэрвээ бид нар үнэхээр бурхан надад тавьсан зориг байгаа гэж та мэдэж итгэх юм бол тэрийг мэдхийн төлөө та өөрийгөө зориулах хэрэгтэй болно. And to do everything to pursue the goal God set for Тэгээд you. бурханы бидний төлөө тавьсан зорилгын хойноос бид нар өөрсдөө байгаа бүхнээ зориулж бид нар хойноос нь дагах болно. Amen. Амен. Hallelujah. So never limit yourself by your past. Өнгөрснөөрөө өөрийгөө бүү хязгаарлаарай. Never limit yourself by your experience. Өөрийнхөө туулсан амьдралын сайн муу дээр дуршлагаараа өөрийгөө бүү хязгаарлаарай. Step out by faith and following God. Харин итгэлээр алхам хийж бурханы таны төлөө тавьсан зорилгын төлөө дагаарай. Amen. Because Amen. God promised to take you into your destiny. Яг гэвэл бурхан таны төлөө бэлдсэн тэр хувь тавилан руу таныг хөтлөх болно. Let me tell you, not only God has a destiny for our life. Ер нь бас нэг зүйлийг хэлэхэд бурхан зөвхөн энд байгаа хувь хүмүүс зориулсан хувь тавиланг бэлдээгүй маа зөвхөн. God has a destiny for your church also. Мөн бурхан энэ чуулганы төлөө хувь тавиланг бэлдсэн байдаг. Let me tell you, God has a plan for this church. Бурхан энэ чуулганы төлөө төлөвлөгөөтэй. This very church. Яг энэ чуулган. Let me tell you, it's in God's hand. Энэ чуулганы хувь тавилан ирээдүй бурханы гарт байна. There's a future for this church. Энэ чуулганы төлөө бурханаас бэлдсэн ирээдүй байгаа. Amen. Амен. Maybe you say, Pastor, how do you know? Та асууж магадгүй та яаж мэдж байгаа юм пастраа гэж. Because from the very first day your church began, I know your church. I've been through everything. Та нар дөнгөж эхлээд явж явах чинь л би та нарыг мэдчихсэн. Тэрнээс хойш энэ олон 20 гаруй жил 27 8 жил би хамт байгаа шүү дээ. I've been through every crisis you have been experienced. Та нар өнгөрсөн энэ олон жилийн турш таны туулж ирсэн бүх хямралын үед чинь би байсан. And I see how God holds you together. Та нарыг хэрхэн бурхан энэ чуулганыг хамтд нь барьж байгуулж байгааг хамгаалж байгааг би харсан. Let me tell you, if it's not God, this church will not exist anymore. Хэрвээ бурхан байгаагүй байсан бол энэ чуулган аль хэзээ тарж бутраад алга болсон байгаа. That's why I know God has a plan for this church. Тийм учраас би нэг зүйлийг үнэхээр мэдсэн. Энэ чуулганы төлөө бурханы төлөвлөгөө байгаа юм байна гэж. No matter how hard is this situation you're facing. Та нарын туулж байгаа асуудал ямар ч хүнд байсан бай. God said, I'm going to take you into your own land. Бурхан хэлсэн би та нарыг өөрсдийн чинь төлөө бэлдсэн газарт амьдруулах болно гэсэн. Amen. Амен. That's why I'm very excited that you're going to restart a building project again. Одоо тийм учраас одоо та нар ингээд нэг хаанчлалын өргөнийхөө барилгын ажлыг өнгөрсөн одоо 2 жилдээ ингээд эхлүүлээ явж байгааг хараад их баяртай байгаа. We've been through so much difficulties. Яг энтэй холбоотой бид нар маш их бэрхшээл зовлон туулсан. Тийм үү? I even give up hope. Тэгээ зарим үед бид нар би бол зүгээр найдваргүй болж ирсэн. За та нэрээ. Тэгээ бурхан намайг уучлаарай. But God's plan, God still have a plan for your church. Харин бурханд та нарын төлөө энэ чуулганы төлөө бэлдсэн төлөвлөгөө байгааг би харж байгаа. God has a future prepared for you. Бурхан та нарын төлөө бэлдсэн ирээдүй байгаа. Бурханд. Step out by faith and follow God. Тийм учраас итгэлээр алхам хийж бурханыг дагцгаая. No matter how many difficulties before you. Та нарын өмнө ямар ч асуудал хүнд бэрхшээл байсан. God promised, I'm going to take you to your destiny. Библи бурхан юу гэж амласан гэж би та нарыг хувь тавилан руу чинь хөтлөх болно гэсэн. Amen. Амен. Hallelujah. Halleluja. Brother and sister, how do you look at your situation? Өнөөдөр ах トゥ нараа та нар өөрсдийнхөө амьдралыг өөрийнхөө асуудлыг юу яаж харж байгаа вэ? Many times we do things just like dry bone, isn't it? Тэ мэдээж бид нар олон удаа яг л тийм хувхай яс шиг харах үе байдаг. But no matter what, Ямар ч найдваргүй тийм үү? Гэхдээ юу ч God болсон бэ? command us to prophesy. Гэхдээ юу ч болсон бэ? Эзэн бидэнд тушаасан ба. Prophesy to your future. Өөрийнхөө ирээдүйн төлөө иш үзүүлээрэй гэсэн баг. When you prophesy, Та яг иш үзүүлэх үед God said, I'm going to open your grave. харин юу гэж хэлсээр би та нарын булшийг чинь нээх болно гэсэн. I will make a way for you. Би та нарын төлөө замбыг чинь нээж гаргаж өгөх. God said, I'm going to put my spirit in you Би та нарын дотор өөрийнхөө сүнсийг өгөх болно гэсэн. so that you'll come alive. Тэгснээр та нар амьттай байх болно гэсэн. God said, I'm going to take you to your own land. Бурхан хэлсэн би та нарын амьдрах нутагт чинь та нарын нутагт би аваачна гэсэн. God will take you into your destiny. Энэ нь бурхан бидний төлөө бэлдсэн хувь тавилан руу дагуулах And болно. when you prophesy, Бид нар иш үзүүлэх үед you're going to see the dry bone come alive. бид тэр үед хувхай яснууд ам орохыг бид нар харах болно. And it will become a great army of God. Тэгээд тэр хувхай яс юу болсон ам ороод бурханы агуу айран болдог. Amen.
Амен. Let's just stand up together. За Right? бүгд хамт босцгоё. Hallelujah. Let's pray together. Бүгд хамтдаа This morning we залбирцгаая. need to prophesy. Энэ өглөө бид нар иш үзүүлэх тэр No өдөр matter what байна. kind of situation you are Тэгээ in, өнөөдөр та ямар ч асуудал донд байж болно. no matter how impossible it is, Таны хувьд тэр асуудал чи ямар ч боломжгүй мэт санагдаж болно. today we need to obey the command of God. Тэгэхээр өнөөдөр бид нар Бурхны тушаалыг дагах. God said, prophesy. Тийм учраас өөрийнхөө амьдралд өөрийнхөө Prophesy to асуудлаар the иш dry үзүүлээрэй. bone. Тэр хувай яс мэт ямар ч найдваргүй болсон мэт харагдаж байгаа зүйлээр иш Prophesy үзүүлээрэй. according to what God teaches us to prophesy. Өнөөдөр эзэн бидний хэрхэн иш үзүүлэх талаар хэлсэн энэ гурван зүйлийн дагуу иш үзүүлээрэй. God will open our grave. Бурхан биднийг буршиг нээх болно гэсэн. God will make a way. Нэгснөө бурхан бидэнд замыг гаргаж өгнө гэсэн. God will put His Spirit in us Бурхан бидний дотор өөрийнхөө сүнсийг өгнө гэсэн. so that we can live. Тэгснээр бид нар амьтаа байна We гэсэн. can come alive. Бид нар амьтаа байх болно. God said, I'm going to take you to your own land. Тэгээд би та нарыг өөрсдийн чинь нутаг To your суурших destiny. нутаг дагуулна гэсэн. You're going to reach your goal. Бурханы бидний төлөө тавьсан тэр зориг ба түүний хувь тавилангийн төлөө эзэн биднийг хөтлөн дагуулах болно гэсэн. Amen. Amen. Let's pray together. Pray out loud together. Prophesy. Let's Let's prophesy. Prophesy to your situation. Яг тэр Right now. асуудалтай гэж харж Hallelujah. байгаа. Асуудал Just бүгнийхээ pray дээр out loud эзний үгийг together. тунхаглаарай. Эзэн Есүсийн нэрээр яг хувай ясмэд болсон ямар ч найдваргүй мэд харагдж байгаа. Тэр бүх асуудлуудыг Есүсийн нэрээр бурхан даатан залбирцгаая. Халелуя. Харилцааны асуудлууд, санхүүгийн асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд эзэн минь ээ. Халелуя. Эзэн минь бидний амьдралд байгаа бүхий л асуудлуудыг эзэн бид нар таны өмнө авчирч байна. Эзэн минь бидний нүдний өмнө боломжгүй мэд ямар ч боломжгүй мэд харагдж байгаа. Тэр асуудлуудыг эзэн Есүсийн нэрээр халелуя. Оо халелуя. Oh Lord. Shalabakashi. La 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 la. Shalabakolaba. Таны нэрээр би хурцлаа эзэн минь халелуя. Оо халелуя. Оо Есүс эзэн минь хайртай Есүс. Хаадын хаан эзэн минь нэмээ эзэн минь бүхнийг эзэн минь бүхнийг чадах эзэн минь эзэн минь таны өмнө залбирч байна. Халелуя Есүс. Оо халелуя эзэн минь. Халелуя Есүс. Эзэн минь танд баярлалаа Есүс. Халелуя Есүс. Танд баярлалаа. Халелуя. Бид нар түр зүр надлан анхаарал хандуулга. Бид нар яг эзний үгэнд дуулууртай байж эзний өмнө дуулууртай байж тунхаглах үед бид нар яг энэ иш үзүүлэг гэдэг маань эзний үгийг л бид нар тунхаглах гэдэг нь тэрнээс өөрийнхөө хүслийг биш. Эзэн минь миний амьдрал тохиолдоод яг энэ асуудал, энэ эдийн санхүүгийн, энэ үр ширний асуудал, энэ эрүүл мэндийн асуудал, энэ харилцааны асуудал өнөөдөр бас амьдаг чуулганыхаа хувьд эзэн минь яг энэ барилгын ажил үргэлжлээс энэ зөвшөөр барилга эхлэх зөвшөөрлөний ирээс энэ бүх зүйл дээр бидний хувьд боломжгүй мэд харагдж байна. Бидний хувьд үнэхээр энэ одоо цаашаа яг тийм хувай яс бид нар хөдөө явж байгаад малын яс хардаг үстэй хуваарч хараад бид нарт гоё сэтгэл төрдгөө үстэй. Ямар гоё яс вэ гэдгүү үстэй. Ямар харамсмаар нөхөх юм. Хинт ямар малд бариулсан, ямар араатанд бариулсан бол доо. Ямар одоо өвчин зовлон тусаад өгсөн бол доо. Тэр малыг хараад бид нар боддог тэр малын сэгийг хараад тэнд ямар ч найдвар бидэнд харагдав. Өнөөдөр магадгүй та нарын амьдрал бидний амьдралд магадгүй бас амьдаг чуулганы минь хувьд ямар ч найдваргүй мэд харагдаж байгаа тэр асуудлууд өнөөдөр бид нэрлэх ёстой, хэлэх ёстой Бурхны өмнө. Тэгм учраас би таныг зүгээр эзэн минь тусалж чараа да. Таны боломж ивэл хийгээд өгөөрэй гэвч та итгэлээр тунхаглах хэрэгтэй. Тэгм учраас иш үзүүлгийн өмнө өөрийгөө байршуулах, өнөксөндөө өөрийгөө яг итгэл дотор эзний өмнө яг зогсоогоод яг Бурхан намайг сонсож байгаа. Бурхан намайг харж байгаа. Бурхан миний амьдралд яг булшинд орцсон мэд энэ хүлээс дотроос эзэн чөлөөлж чадна. Эзэн нээх болно. Эзэн замыг нээх болно. Замыг заах болно. Эзний сүнс надтай хамт байгаа. Халелуя. Амен. Бурханы сүнс надтай хамт байгаа. Эзний сүнс сэргэлтийг авчрах болно. Миний бизнес дээр, миний гэр бүлийн амьдрал дээр эзэн сэргэлтийг авчрах болно гэж. Халелуя. Амен. Эзэн үнэхээр намайг түүний бэлдсэн хувь тавилтууд дагуулах болно. Бурханы тэр зорилгын төлөө явах үед надад юу саад болохгүй, юу ч намайг зогсоож чадахгүй гэсэн энэ итгэлийг бид нар тунхаглах гээд байна гэсэн үг. Халелуя. Бүгд хамтаа тунхаглацгаая. Бүгд эзний өмнө гараа өргөөд эзний өмнө амаанагээ бүгд тунхаглацгаая. Халелуя. Оо халелуя их эзэн минь ээ.
болтугай. Зөвхөн бидний хувийн амьдрал дээр зогсохгүй Монгол орнд ирэх болтугай. Амьд чуулганд ирэх болтугай. Халелуя. Иесусийн сэргэл. Иесусийн сэргэл ирэх болтугай. Эзэмээ замыг таньгэр. Замыг нэгээр эзэмээ. Оо халелуя. Замыг болтугай. Эзэн Иесусийн нэрээр замыг болтугай. Халелуя. Замыг болтугай. Эзэн Иесусийн нэрээр. Халелуя. Эзэмээ тань. Халелуя. Та бидний таны бэлдсэн зорилго хувь тавилтнууд бидийг дагуулах болтугай эзэн. Эзэн бидэнд замыг нээж өгөх болно. Эзний сүнс бидний дунд байж, бидний дотор байж, бидэнд сүнсний сэргэлтийг өгөх болно. Халелуя. Өгнө. Амен. Халелуя. Тэр өгсөн эзэн бидний төлөө бэлдсэн тэр сайн сайхан хувь тавилтнууд бидийг дагуулах болно. Халелуя. Иесус. Танд баярлалаа эзэн минь. Бүх алдыг танд өргөж байна. Бүгдээ хамтдаа эзний өмнө бас даруй сэтгэлээр түүний өмнө дахин хандаж ерөөлийн залбирлыг хүлээн авцгаая. Халелуя эзэн. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр би ерөөн залбирлаа.